За би бол Увс аймгийн Өндөр хангаас сумын хүн. Тэнд одоо өстой жинхэнэ хөдөө мал дээр авчтайгаа байж байгаа л юу ч мэдэхгүй зэрэг татагтаа цэргийн дамжин үрлэх бааз гэж байсан юм. Тэн дээр юу явдаг аахгүй юу? Үндсэндээ бол нэг тэгээд гар хөлийн үзээд энэ чулуу цоход би чулуу цогч анх орж ирсэн шүү яг үнэндээ бол. Та энийг дургаа цогтой гэж байгаа байхгүй юу? Тэгээд дургаа цогцсон юм шиг байна. За та тэгвэл ишээгээд тэр чи ингээд хэд хуулаад хаашаа явж байгаа юм. Тэг нэг 151 дугаар ангиж зургтын эцэстэй байсан. Тэн дээрээ одоо бол яг хөдөө морзыг бол зааж байгаа байхгүй юу? За ингэж зах та энийг дургаа цогтойгээд тэгтээ хэцүү юм байсан. Бидний чинь шүнжин чихвж өгөөд гадаа хонуулж чаддаг. Тийм л байсан. Хавар цаа болцсон байсан. Тэр ч одоо тэр чихвж өгнөдөг чинь сонсголд ороод байгаа байхгүй юу? За энэ хүн хэр сонсож байна одоо яг болж байгаагүй гарын хөдөлгөөн хэр байна гэд маш нарийн юмнууд байдаг байсан л та тэр бол. Хавар болохоор зэрэг би чинь бүр баян үлгээс томлогдоод говьлтойгоос ховдоос баян үлгээ өсгөн шүү дээ. Тэгэхээр баян үлгээд бажигт манай дарга кейс судандаа байсан юм. Баян үлгээд алпаагаад халагдах цэрэг боллоо халагдлаа. Цэргийн штабтар өсөж байгаа байхгүй аймгийн. Тэгээд энэ чинь их бодлох зөв явж байсан юм байна. Тэгэд аймаг дээр очиад бидний ч бүртгүүлээд би баян үлгээ татагдсан ингэж ийм мэрэгчлэр ирсэн гэдэг. Цэргийн штаб бүртгэж авчихад за та явж яа гэдэг. Тэгэл өстой 30 юм дээр шигдэл тэгэл хөргөж өгдөг өсөж талагдсан зэрэгүүдээ. Тэгээд очиад хөргөгдөд очсон. Тэгээ бажид 7 хоногийн дараа засагтар дуудаж байгаа гэхгүй би ч хөдөө аавчтайгаа хөдөө байсан чинь гэхдээ яахад гэдэг юм болоо. Бас жоох айсан хөрдөг юм байна яг өнөдөө. Клин аппарат гэж ууж яхад ороод тэгээд манад дамдин гэж болооч яригдаад байгаа шүү дээ. Тэр чинь 66 орж ирсэн. Тэр Баатар үрдэг чинь даргын жолооч хийж яасан. Тэгээд одоо ерөөсөн байсан хүнээр бид нь яамны яг цагдаагийн хажуудлын нэг жижигхэн өрөөнд дөрүүлэх нэ байсан. За агшаа дарга болсон, даргын жолооч Баатар өв болсон, манай холбооны дарга Ахмад Баатар гэж байсан. Тэр тэгээд үйлчлэгч гэж хүмүүс нь хисторгийн ихнэр тэр хоёрхан л өрөө зөвлөдөг байсан та. Тиймэрхүү байдалтай явж байгаа л байж байгаа л тэгэл одоо эдийг хүртэл явж байна л да. Хилийн цэрэгтэр бол би явхаа зүгээр курс төгссөн болохоор дээд сургууль төгсөөгүй шүү дээ яг үнэндээ бол. Курсоор баян бидний чинь дуудаалаа. Манай шефрийн офицер нэм дорж хурандаа байдгийн одоос байгаа л да. Одоо тэр төртөө гарцсан. Тэгээд тэр хүн бол ажиллаа хийгээл тэгэл уулзаар баярлалаа гэл тэгэл тэр хүн намайг сонгож авсан байхгүй. Сонголт бол үнэхээр нарийн байсан. Шефрийн дарга нь бол бидний чинь тэр Баатар гэдэг хүн чинь холбоочин байсан. Холбооны дарга. Тэр Сумья гэж шефрийн анхны хүн төгөөс томилогдож очсон юм аа. Тэр хүн явуулахаар зэрэг намайг ахлагчаар байсныг шууд офицер болгож томилуулаад тэгэл би шефрийн офицер болов. Ангид бол бат хийгээг ажил авах л да. Ангийн ажлууд бүгдээ гэсэн. Би чинь эхлээд холбоочонгоор ороод дараа нь аж ахуйн нарав болоод тэгээд албаны дарга болоод тэгжэл намын хороо гэж том юм болоо ш таадч. Ангийн намын хороо ангийн зөвлөлтөө удаж байна гэсэн. Гэхдээ айдг юм аа л гэж яг үнэндээ одоо би чинь яагаад зөвлөлтөө удах юм болоо. Зөвлөлт удаа шууд намын хорооны шийдвэрээр таныг шефрийн ахлагчаар томилдог гэсэн. Манай гэрийн хүн багш. Тэгээ олон жил багш байсан. Нийт хилцэлтэй Ахмад дууд настай цууд цэрэг байлдаг дайч офицеруудтай сайхан 50 жилийн баярын мэнд хүргэе та бүхэн сайхан баярлаарай.